Намайг уучлаарай. Чи ихтэй хоол идэлгүй яаж 3 сар болсон юм? Би модоо цуглуулчаад эргээд ирсэн чинь нөгөө түүний хөлийг чанаад идчихсэн. Тэр намайг долоож байсан. Сайн мэцэн үзэгчтэй Amazon. За өнөөдрийн дугаараар би та нарт жинхэнэ та нарын хүсэж идэг аимшигын триллер жанрын киног ярьж өгөхөөр бэлдлээ. За тэгэхээр энэ кино бол жинхэнэ галзуу кино шүү. Хаяа нэг хүмүүсийн тэр болон үзэж байгаагүй дутуу үнэлэгдсэн кинонуудыг түүж хагаад ярихаар шийдсэн баг шүү манхаа. За юуны өмнө киноны талаар товч оршил хийгээд хий. За энэ кино бол 99 онд гарсан Ravenous буюу Өсөглөн гэдэг нэртэй кино байгаа. За юуны тухай кино гэхээр энэ кино бол Хойд Америкийн нутгаар буюу Канада хаваар нутгалж ирсэн Индиан омгийнхны үлгэр домогт нь ярьдаг Виндиго гэдэг хүн идэрт чөтгөрийн тухай кино шүү. Манайхаар бол одоо алмас гэж ойлгочих болно баг. Окей. За тэгэхээр юуны өмнө хэлэхэд энэхүү бичлэгийг зүр суцсны өвчтэй болон аимшиг киноноос үгтлээ завдлаа тоосон зүгээр нарга байлаа. Нэг амар юм бол ярихгүй гайгүй шүү. Гэснэ амар юм ярина ахгүй те. За энэ киног би 2003-4 оны явцсан ахтайгаа хамтаа Од кино театрт үзчихсэн. За тухайн Од кино театрт бол жинхэнэ аимшиг киногоор бөмбөгдөжсэн үе байгаа. Тэгээ анх үзчихэд бол жинхэнэ шок мэдрэмж авч ирсэн. Бас үнэн зөвүүн кино шин дээр. Үнэхээр дутуу үнэлэгдсэн кинонуудын нэг яалтч. Саяхан тэгээ YouTube-ээс энэ киноны талаар нэг харчаад нэр энэ кино бэд ш тэгээд өнөөдөр л гоё ярьж өгөх хувтай байсан юм байна. За тэгээ өөр олон юм яриад шууд киногоо эхлүүлцгээе. Тэгээд энэ удаагийн анхны кино ярьж өгдөг дугаараараа бүх цаг үед хамгийн дутуу үнэлэгддэг аимшиг кинонуудын нэгд зөв үесээр ордог Ravenous киног эхлүүлцгээе. За юуны өмнө нэг юм хэлээ манайхаа subscribe дараарай, лайк дараарай. Коммент хэсгээр манайхаас дараанаас ямар кино ярил маань гэдэг талаараа нээлттэй санал бодлоо бичээрэй. Энэ удаагийн дуурын спонсороор манай Funky Tiger дэлгүүр хамтран ажиллаж байна. За энэ бол миний ажилладаг дэлгүүр байгаа. За тэгэхээр манай дэлгүүрт бол тун зохирлог дажгүй үзэмжтэй уцсан зардаг. За мэдээж том боломжийн үнээр худалдаалдаг байгаа. Манай хаяг хурд оруулалтын хажууд Tara Center-ийн 2 давхарт, за мөн 13 дугаар бол Central Mall-ийн мөн 2 давхарт нь ажиллаж байгаа. Мангас суудтай тэмцэгч хүн өөрөө мангас суулж хуурахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Германы философч Фридрих Ницше. Дайсны офицеруудыг ганцаараа барьж одолсон дислэгч Джон Бойдын эр зөргийг үнэлж ахмад золоор шагнаж байна. Гэхэд манер нэлээн эргэлзэнгүй байдалтай бусдыг хараа. Би ер нь энд байх хүн мөн үү гэсэн байдалтай байсаар харин өөдөл нь жигхэн амаа олохгүй идчихэдэг шүү. Угсаа ийм амар махыг яаж шийтгэв дээ гэсэн. Чи бол баатар биш байна. Баатарлаг үйл хийсэн хүн ийм байдгүй юм. Би чамайг өөрийнхөө салаанаас холхон цөлөхөр шийдлээ. Чи Форт Спенсер руу яв гэж авд юм да. Аргагүй шагнал гардуулж явахад ч хоол идэж явахад ч генерал түүний харцыг ихэд гайхаа ажиглаад байсан. Энэ яг ямар нэгэн аргаар амь гарсан хүн гэдгийг нь анзаарчихсан лавтай. Гол дүрд Гай Пирс. Олон сайн киногоор алдартай да. Одоо ч гоё кино тооссоор л байна. Роберт Карлайл. Маш дутуу үнэлэгддэг жүжигчин. Бас л эсрэг дүрийг бол тулгын штэ. За тэр ч яах вэ? Ингемэнер Форт Спенсер руу очих холын замдаа гарав. Хизээ дуусах нь мэддэхгүй жинхэнэ цөллөгт ирлээ те манай хүн. Өрөөндөө ороо толиндоо өөрийгөө хартал. Дислэгч Бойд надад туслаарай гэд цэргүүд нь түүнийг дуудаж байхад манер эргэн тойрноо харж агаад байдлын шоог анзаарна. Өгсөн мэт жүжиглвэ гэж. Ахмад Джон Бойд дайны баатар юм биз дээ гэж шинэ газрынхан дарга урандаа асуув. Гэтэл манерийг яг яасныг нь хэрвээ харсан бол шууд цаазаар авах юм уу? Эсвэл цэргийн шоронд хийх байсан биз? За тэр чих. Чи хоббитой юу? Гэсэн чи усан сэлэх гэтэл одоо ч манай энэ нүгээр сэлэх гэж худлаа алдаа гэх мэт танилцах маягийн яриануд хийв. Байлдагч Тофлер бол манай шашин номын хүн буюу бурхны төлөөлөгч гэж явдаг. Хошууч Нокс бол юу ч байсан гударчдаг архич. Харин байлдагч Райк бол манай яг үндсэн зэрэг. Чи Мартата таарсан бах бараг ярьдгүй л дээ. Бас түүний ах Жорж тэд нутгийн уугуулуудталтаа энд бидэнд тусалж хамт байдیں۔ Тэгээд тэр бол байлдагч Кливс эндхийн хоолыг хариуцдیں۔ Харин хошууч бараг эндээ л имчин л дээ энэ гэд бүгдийг нь танилцуулав. Гэтэл манер ийм үл өтг нөхдөөтэй юугаа хийж хуухай майжна. Буюу орчин үеэр бол ямар атцааийнэ гэж бодож байгаа юм болов уу гэсэн чи харин өмнөх хулж исэн мөчөө бодож исэн юм билээ. Чи тэгээ тэр дундаас яаж амьд гарч ирсэн бэ? Би зүгээр хөдөлгөөнгүй хөвчихсэн. Юу? Яаж? Би яг өгцсөн юм шиг л жүжиглсэн. Чи гэхдээ дайсны шугамыг яаж давсан юм? Намайг өхөкстэй хамт зөөвөрлсөн.
Би тэндээс гарч ирсэн л дээ. Чамайг би дийн эргээс чинь болж буудах боломжтой байсан ч яг чи тэндээс хэдэн офицеруудыг барьж авсныг чинь үнэлж тушаал нэмэхээр шийдлээ. Тогооч Кливсийг Мартатай хамт тосгон руу хүнсний зүйл ахуулахаар хамтд нь явуулав. Хурандаа тэгэхэд 3 хоног л явж ирээрэр чи. Замдаа нутгийн өвс татахгүй шүү. Бас хүүхэнтэхгүй ирнэ шүү. Гэтэл Райк, Кливс хүүхэнтэхгүй ирнэ гэж юу байдیں۔ Хэмээн инээ. Чи одоо ямар новшоо тоглоод байгаа юм? Аль хурд хүмүүс байгаа тэр. Энд нэг хийгээд байх юм байхгүй байц. Гэхдээ эндээс зутахаар бодож ивэл үнэндээ бүтэхгүй шүү чи. Чамд эндээс ч муухай газар руу таарч мэдэн шүү. Гівээх хөрхий. Хар шүн ямар новшин вэ гэд хамтдаа гараа тартал. Нэг нөхөр хосгоод өгцсөн юм шиг хэвтэж яхан тэр. Тэр амьд байна. Дотогш оруулцгаа. Халуун ус авчир. Анхны тусламж болгож халуун усаар баг бүтэн биений илэг хийн. Биеиндх цусыг нь эргэлдүүлэх нь тэр. За одоо болгоомжтой оронд нь оруулцгаа гэд их сайн асарч тоглов. Тофлер чи түүний төлөө залбирна шүү. Хорондоо тэр сэрчлээ. Би хаана байгаа юм бэ? Та Калифорни мужийн Форт Спенсерт байна гэв. Намайг 7 дугаар морин зэргийн Калхун гэдэг гэв. Хорондоо түүнээс чи төөрө хэр удсан гэхэд 3 сар болсон гэв. Хоол өгөр 3 сар болсон юм уу? Тэгсэн. Намайг 3 сар өмнө харсан бол би ийм турхаа байгаагүй л тэ гэдэг. Гэтэл Райк түүнээс намайг уучлаарай. Чи гэхдээ хоол идэлгүй яаж 3 сар болсон юм? Би хоол байгаагүй гэсэн болохоос идэх юм огт байгаагүй гэж хэлээгүй штэ гэд. За би өөрөө та нарт юу болсон талаараа ярьж өгөх хүртээ боллоо те. Бид зургуулаа 4 сард хөтлсөн. Ирландаас ирсэн ноён Макриди болон түүний эхнэр, Виржиниагаас ирсэн ноён Янус зарцтайгаа. Тэгээд би Шотландаас ирсэн л те. Тэгээ бидний хөтөч цэргийн хүн байсан. Тэр бол хурандаа хаавс. Гэхэд хурандаа би түүнийг танихгүй юм шиг байна да. Гэхэд та түүнийг мэдгүй байсан дээр дээ. Тэр бол жинхэнэ жигшүүртэй хүн. Бас маш муу хөтөч. Тэр шин товч зам мэддэг гэж байсан ч бидний мэддэг замаас арай аль дэндүү урт зам байсан. Бас туулахад байж боломгүй хүн зам. Тэгээ нэг мэдсэн ч аль хэдийн 11 дүрсэр болцсон байсан. Цасан дүндэр явж бүтэхгүй байсан болохоор бид нар бүгд агууд хорогдохоор болсон юм. Улмаар бид цасан шуургад дуустал тэнд хүлээсэн юм. Гэтэл шуурга зогсоогүй. Бидний хоол дуусч ирсэн. Тэгэхэд бид үхрээдсэн. Бүх мордоо идсэн. Миний нохогч бас идсэн. Тэр бүгд биднийг сар амьд байлгасан л да. Тэгээд бид бүсээ идсэн. Гутлаач бас идсэн. Гэхдээ мэдээж ямар ч шимт хижил үш шүү дээ. Тийм учраас бид үлссэн хിവэрээ үлдсэн. Нэг өдөр би гадаад хүлээн мод цуглуулж явахад нөгөө зарц гинт унаад өгсөн. Өсөглөнгөөс л болсон баг. Би модоо цуглуулчаад эргээд ирсэн чинь нөгөө түүний хөлийг чанаад идчихсэн. Тэнд яваад ортол мах шарагдж байгаа өнөр би бурхандаа талархсан. Гэтэл бүх зүйл хяналтаас гарсан. Би багаар хэмнэж идчихсэн ч нөгөө ид тэгж идэв. 7 чоног нөгөө хүний мах дуусчихсан. Тэгээ бодлохоо би дахиад өлссөн. Гэхдээ энэ удаад маш аимшигтай ихээр өлссөн. Хурандаа авс төвчээгөө учир эхлээд Янусыг алсан. Дараа нь Макридиг. Тэгээд би хурандаа болон Макридигийн эхнэр бид 3 үлдсэн. Тэгээд би удахгүй өөхөх бах гэж удаа тэндээс зугтцсан л та. Гэтэл хурандаа хатагта Макриди тэнд байгаа юу гэхэд бас хурандаа авсч бас байгаа байх гэдэг. Юмаа бэлтцгээ хэдүүл очиж түүнийг аврыгээд буу зэвсгээ бэлдэв. Гэтэл Жорж тэдэнд Виндигогийн талаар ярьж өгдөг. Виндиго нь хойд нутгаас гаралтай үлгэр домгийн чөтгөр юм. Хүний эдшт нь тэр хүн эзнэрээ түүний сүнс, сүр хүч бүгдийг нь өртөө шингээдэг. Гэхдээ ханаж чадахгүй өсөглөн болгодог гэд мэддэг бүх юмаа анхааруулж хэлдэг. Хошууч Нокс бид нар одоо явлаа чи энтгээ хариуцаарай гэхэд архич нь хошууч тэднийг огт тоолгүй болчиж өрхөн. Тэгээ манайд холын замдаа хөдлөв. Хөдөө нутгийн онгон байгальд тэдлээ 2-3 хоног болж байж өнөөх агууд очих бах. Түр завсарлага авахд манай хүн нөгөө гайхлаас та хүн эзсэн гэсэн штэ тэрийг л авлаа асуучих уу гэд. Хүн эзсний дараа би физиологийн өөрчлөлт авсан уу? Нэрээ нэг тийм өхөн болсон шүү. Яга асуусан юм. Гэхэд цаанаас номлогч би ясууллаа гэж гүйж ягаад хальтраад унчив. Гидсэндээ баг нөгөө ясаа зоочгүй яа үстэ тэгэлсэн. За яасан Дайны Баатар цусаараа дайгаагүй үстэ. Траманд дортлоо цусан дунд хэд хоног хөвцсөн нөхөрч аргачихгүй л дээ. Шүн унтчихсан чи гинтл номлогч ойрлох нь тэр намайг долоож байсан. Тэр намайг долоож исэн гэв. Хурандаа тэгэхэд яг одоо гар гэд. Би хард арсан юм л та. Тэгээ тэр ойрлохоор цочоос ирсэн чи миний урал түүний шархан тэр байсан. Намайг уучлаарай. Би итгэж болох хүн биш байна. Намайг уяад яв. Намайг уяад өг гэдэг. Наа чи Виндиго шүү.
Манайд явсараа нөгөө агуугаа болов. Агууруу төхөж очтол өнөөх гайхалт шантараа маань хөлснө үү яасан гинт солиорч өгнө. Тэд намайг ална үгүй би орохгүй гэд үйлэн донгодод эхлэв. Райк Бойд хоёр ороод шалга. Гай олвоо урдаа солдоор оч. Дотор манай хоёр ороод гүн хүртлэн шалгаж эхлэв. Гадаа нөгөө хүч жиггээ солиорч байна. Хідүүн байсан гэлээ. 6 гэсэн биз дээ. Гэтэл хорондоо айвс гэсэн дөрөв товцс байхан тэр. Эн чинь өрх байсан байна гэв. Наата алаарай. Оо за дуус. Зогт. Оо хөрх жинхэнэ самраа хийцэн байднаас тэ. Топлер хаана байна? Бойд наа чи үгсэн араас нь хурдан яв. Сумаа зинэлсэн биз. Новшиг олж алъя. Райк би буцмаар байна. Боли идэхүү. Оо бүр ганц дэш нэгэн. За ингээ жинхэнэ дуус. Йоо за ашгүй нам бодол. Оо боссоод ирдэг нас үе. Надад солд новш минь. Хүүрээс тонэр. Яа, ядчитэл хөл нь уурцсан байх. Новш чи үнэрлээ явах юм аа. Энэ хооронд нөгөө хүнсэнд явсан хэд чинь эргээд ирсэн байв. Оо, алсан хэд нэгээр нийтж байгаа юм байна л да. Хөрмөч авчихгүй би яг хөлдлөө. Зэст үсч өгөх гээд хөлийн огтлоо ийчдэг нас үе. Тэг хаанаас ч юм энерги аваад босоод ирдэг нас те. За шүүнийг буцаа ирлээ шүү. Марта би ахыг ч алаагүй шүү. Тэр Виндигог нь яаж зогсоод юм бэ? Түүний зогсоох боломжгүй. Тэр зогсохгүй. Нөгөө эдэг чи хайж үзлээ. Хин ч олдохгүй байна. Цогцсон шалга. Чи наа үлгэрээ солиул яасан. Юу Виндиго энэ тэр хачи юм яриад байгаа. Тэр хин ирж байгаа гэсэн чи шинэ хорондоо. Түр хугацаанд хурандаагч орлохоор ирсэн шинэ хурандаа Айвста танилцсан. Энэ тэр байна ахмэ. Тэр гэж хин. Наа чи нөгөө миний яриадсан Калхун байна. Хошууч Нокс харсан түүнээс бас асуул та. Гэтэл Нокс би тэр үеж байгаа өвчтөй байсан юм л да. Нэг сахалтай хүн байхын ч байсан шүү. Гэхдээ сайн санахгүй байна. Таашаа сохтуу байсан мэт гэв. Гэтэл Нокс чи түүний мөрөнд бууцсан гэсэн те. Мөрийн шалгалт хэвлээ. Сонирхолтой нь ямар ч шааш гарагдсангүй. Бойд хурандаа Айвсыг бүгдийг нь алсан гэсэн. Бойд жахан галзуурсан баха. Би таарт ямар ч сануулсан шүү. Энэ утгаа ашиглах юм уу? Яаж угаасаа хажууд нь зүгээр тайван байх вт. Чи ер нь амрах хэрэгтэй болсон юм шүү. Орж амраа Бойд. Би танаа Райкийг олсон. Чи гэхдээ дуустал нь хэдээгүй байл шүү дээ. Би дөнгөж эхэлж байхдаа цусны өнөрч авч чаддгүй байсан юм да. Махын итгэр хүч авч байгаа биз? Би нөгөө яриадсан хамт явжсан хүмүүсээ бүгдийг нь халаад ийдсэн л дээ. Тэгээ хүчтэй болсон гэв. Үнэрттэй чи хүчтэй болно шүү дээ. Тэр өхөл чи ч бас өхөө шүү. Гэхдээ хошууч Нокс новш нь болоод байгаа юм байна. Би чамаа баривчлаа. Клипсийг олсон уу? Хөрх ёстой бүх мордыг алдсан бах юм. Хүүрээ. Клипс найлидын алуулсан те.
Мэдээж мань нэрийг алсан л гэж утсан л доо. Генералд явгаач шил хүрэх хэрэгтэй байна. Хин явах уу? Болгоомжтой яваараа Марта. Миний сэлмийг харсан уу гэхэд мэдхгүй ээ гэв. Одоо юуны ч махаар хоол игээд байгаа. Оо, бумаа минь гэж хурандаа амьд явж идэг нас те. Та клипсийг алсан юм уу? Та ингэхэд яатсан? Би өөрийгөө хөгжлөө хэлгэж бодсон л доо. Намайг хооллоод тох шиг байсан. Тэгсэн чинь гинт би сэргээд босоод ирсэн. Та намайг алах юм уу? Үгүй бойд чи надад таалагд. Харин чи хоол идэх хэрэгтэй гэв. Чи бидний нэг болох хэрэгтэй. Энэ тохиол одоо бидний гэр болсон. Одоо бидэнд хүн хүч хэрэгтэй штэ гэд ичхгүй ятгаж идэх те. Тэгээ гарцаагүй байдалд оруулах гэд хутгалчихсан дэр. Албаар хүний мах идүүлэх гэдэг те. Өө за шархан зүгээр болцсон зогсож идэх те. Би цэвэр агаар амьсалмаар байна. Та Кливз эдрийг санахгүй байна уу? Гэт сэтгэл зүгээр жигэн тоглож эхлэв. Одоо би буцах замгүй болсон гэхэд би түүнийг алах болно та намайг сулчих. Тэгвэл би яаж ийм байдалтай цааш амьдрах юм? Чи намайг ал. За ингээд жинхэнэ хон чон хоёр алдсан дээ. Мэдээж манай хүний мах идсэн юм чи аавстай хүч тэнцүү үзэлцэх бах л та. Гэхдээ арай л хурдан сэрэгчүүд. Энэ хаалганыг хэдүүлээ элдв тайлбаргүйгээр хамтдаа үзцгээе. Одоо ямар энэ хэсгийн дугаарлалтай юм шиг. Йоо, баг өмнөөс нь өвдөлтийг мэдэрчлээ. Чи төрүүлж өгвөл би чамааг идэнэ. Харин би өгчүүл чи яах вэ? За сайхан хооллоорой. Оо, бүр амтрахын идчихдэг нас одоо яа гэм бэ? Мартач болсон бүх зүйлийг хараад за энэ новшийн газар суртаа арилах мөн гэд. За энэ ч зөв л дээ угаасаа. Ингээд манай хүн өөрийгөө зөлөн байж Виндигог цааш нь харуулад энэ кино төгсвөө гэж. За тэгэхээр өнөөдрийн дугаарын яг төгсгөлийн ревю хэсэг ирлээ. Тэгээ бас амар сэтгүүтэй кино байгаа шүү дээ. Каннибализм гарч байгаа. Тэгээд аимшигын. Тэгээ вестерн. Тэгээ dark comedy ч гэх шиг одоо юу гэсэн ч үгэнтэй бас л зөвүүн жанрын кино байгаа шүү дээ. Төрөл жанр ярьсан дэр нэр яагаад энэ киногоос black comedy, dark comedy гэдэг байгаа гэхээр тэр энэ киноны нөгөө аян киноны яг ингээд нэг алж малж байгаа хөөж байгаа үзэгдлүүд тэр жоо тийм хөвгчлөлтөж юм шиг ая тоологдоод идэх байхгүй юу. Тэгэл тэр нөгөө харилцан ярины диалог энэ төр бас нэг жоохон хоржоонтой өгөөтөлтэй үгнүүд хэлдэг. Тэгээ би чинь одоо нөгөө контент тэр нөгөө копирайт энэ төр сэргийлээд дуу, ай маа ярианууд ингээ хаачж байгаа болохоор тэрийг ерөөс хөвгчлөлтэй байлгаж ерөөсөй чадсангүй л дээ. Тэгэхээр нөгөө яг тийм комеди тал нь бол нэг мэдрэгдэг баг. Гэтэ яг нөгөө жүжигчдийн энэ тоглолтуудын сонссон юм бол ер нь зарим хэсгээр ер нь хөвгчлөлтэй зүйлүүд бол гардаг. Киноны ихэнд тэр мангасуудтай тэмцэж байгаа хүн өөрөө мангас болохгүй байхыг анхаарах хэрэгтэй гэдэг нэг үг гардаг шүү дээ. Нөгөө философч Фридрих Ницшегийн тэр бол бас л яг л энэ кинон дээр гарч байгаа зү бас. Ер нь энэ киноны яг бас цаад нөгөө өгж байгаа мессеж одоо утга нь болохоор бас хүний одоо нөгөө ямар ч хүний дотор нуугдж идэг тэр солиоролтой ямар ч хүний бас тэр төвчээр ёс суртахууны хязгаар тэрний яг зааг тэр тулуул яг яах вэ те хүн яг ийм байдалд орвол үнэхээр ингэхүү гэдэг бас амар сэдв хүнцээ байгаа байхгүй те. Киноны зохиолын хувьд бол за эхлэл супер, өрнөл супер, төгсгөл за арайч супер гайгүй яг дундаж яагаад яг тийм мэдрэмж өгчихгүй гэхээр энэ чинь нөгөө миний хувьд шүү дээ те. За ингээл эхнээсээ дунд хүртэл ингээд баг төсөөл хүртлээ бүрээд гол дүрийн нөгөө Гай Пирсийн дүртэй хамтдаа ингээ айгаа яваад байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээ шархтаж мархацснаа нөгөө өөр хүний мах идэхэр ингээд хүч ороод сэргэж мэргээл те улам хүчтэй бол сэргээл нөгөө шархан идгэрж мэдгэрэл жоохон тийм фантази юмнуудыг ингээ мэдээд ирсэн чинь бас яг нөгөө нэг айдас нь жоохон алга болоод зүгээр нэг тийм акшн тулаанд кино шиг болоо явчихж байгаа юм л та. Тэг яг энэ ч одоо яалтчгүй одоо үлгэр домгоос сэтвэлсэн болохоор тэгээд яалтчгүй л тийм фантази байх л ёстой л та. Хүн чинь нөгөө нэг үлгэр дом гэхээс илүү тийм нөгөө яг бодит кейс, бодит яг амьдралд амар өөр юмнаас илүү байдаг байхгүй юу те. Тэгэхээр яг ингээл нөгөө өөхөх мөрөөрөө тэгэл өхөөл дууссан бол баг илүү кино байсан л та. Гэтэ яалтчгүй нөгөө саяны хэлсэн
үлгэр домгоос сэтвсэн болохоор л одоо ингэж л байгаа. Тэгээс тэр нэг миний түрүүнд дурдсан нэг комеди үзэгдлүүд бол жоохон шаардлага байсан уу гэмээр бол санагдчихсэн яг кино үзэж явцад. Гэтэ бас ингээ киног бүр хитрхи бас ингээ хүндрүүлээ те. Бүр амар дарк байгаад хахаар бас нэг үзэж байгаа хүмүүст бол бас жоохон эвгүй бах. Тэгэхээр ингээ жоохон зөөллөө зарим хэсгээр нэг жоохон хөвгчлөлтөө байлгах гэж үзсэн баг л та найруулагч кино зохиолч нар нь бол. За яалтчгүй бас амар том магтууштай зүйл нь бол за энэ ч одоо 99 оны кино гэж байгаа. Тэгэд энэ мейкапчдын тэр ажил бол үнэхээр амар хийсэн байгаа шүү. Одоо тэр шарх сорив, цус нүжтэй эд эрэхтэн энэ төр цувж юмж гарцсан бүр яраа хийцэн. Тэгээд тэр шулаа тавьсан ясмас гэл бүр тэр бүгдийн чинь тэр мейкап артистууд, дизайнерууд ингээд хийгээл явж байгаа л та. Тэгэхээр тэдний ажил бол үнэхээр супер байсан. Бас тэгээд зураг авалтууд байна. Маш сонирхолтой тэр Виндиго буюу тэр каннибалистик тэр одоо хүн юм уу, чөтгөр юм уу тэр сэдвийг хөндөж тэр аимшигтай зүйлийг зохиолдоо тусгасан нь бол яалтчгүй киног бол сонирхолтой болгосон. За тэгээд өөр нэг мартах зүйл бол мэдээж жүжигчдийн тоглолт. За тэр Гай Пирсийн тэр Бойд гэж залуугийн дүр те хэдийн амар айж байгаа ч гэсэн тэгтээ бас яалтчгүй тэр зөрөгтэй алхмуудыг л хийгээд байгаа. Тэгэл бас супер тогсон л та. Тэгээд нөгөө эсрэг талын Роберт Карлайлын дүр одоо нөгөө алдарт Trainspotting-ийн эсрэг дүр штэ. Бас л амар дутуу үнэлэгдсэн супер жүжигчин шүү яалтчгүй. За тэгээд нөгөө бусад туслах дүрүүд те нөгөө Дэвид Аркет гэдэг нөгөө Scream дээр тоглодог жүжигчин байдаг штэ. Одоо 2000-ад онд олон кинонд гардаг байсан да. Тэр нөхөр бол бас нэгтэй мэдрэл мутаач юм шиг нөхрийн дүрийг амар гоё гаргацсан. Тэгэл нөгөө манай талын хурандаа байна, сүлд нисрэг болчдөг. Тэр идэр жүжигчд бол бас гоё тоглосон. Тэгээ нөгөө номлогчийг хараадсэн чинь нэг л тань санагдаадсэн чинь нөгөө цэрэг райныг аварсан гэдэг Saving Private Ryan киноны нөгөө Upham гэдэг нэг аим шиг холчхор нөхөр байдаг шүү дээ. Тэр нөхөр байсан байлээ шүү дээ хараадсэн чинь. Тэгээ энэ кинон дээр ч гэсэн бас нэг холчхор хүний дүрийг бол хийсэн байлээ. Гэтэ яалч энэ дүрээ бол бас супер гаргаж байгаа шүү. Бас тэгэл тэр тоглосон кинонуудын IMDb ороод харсан чинь одоо бодлоос кино манууд ингээл тоглоол янз бүрийн жижиг том дүр хийгээл яваад байгаа юм байлээ. Тэгээ энэ киноны нэг гэмн хөрхий зардлаа нөхөж чадаагүй. 12 сая долларын бажетаар хийгээд 2 сая долларт одоо бокс оффисоос ашиг орлого цуглуулсан гэж байгаа. Тэгээс ч цөм шатсан. What? Юуны учрыг гэхээр одоо мэдээж маркетингийн ажил маш муу хийсэн баг. Тэгээс миний бодлоор ер нь жоохон цаг үеэсээ жоохон төрүүлсэн баха. Яг иймэрхүүтэй ингээ амар цуснууч гард ийм киног бол тэр 99 он 2000 оны үзэгчдэл хүлээж авч чадаагүй бах. Тэгэл ам дамжаалц та заван кино байлаа гэл нэг тархаал. Тэгээд нэг үзээгүй бах. Тэгээд нэг удаачгүй баг театруудаас буусан бах л та. Гэтэ энэ кино яг одоо гарсан бол цөм хийж байгаа шүү. Яа тэгэхээр нөгөө Quentin Tarantino энэ ч яг ийм амар цус нүчтэй кинонуудыг бол зах зээл дээр бол таниулсан шүү дээ. Одоо нөгөө Inglourious Basterds, Django Unchained дээр л те. Тэгэхээр энэ кино хэрвээ те 10 жилийн өмнө ч юм уу гарсан бол жинхэнэ алах байсан баг. Гэхдээ тэглээгээд энэ кино тийм фейл кино гэж бас тооцож болохгүй. Яг тэгэхээр яг тухайн үед ингээд театруудаас буутсан ч гэсэн одоо 1-2 жилийн дараа 3-4 жилийн дараа ингээд Монголд ингээд бий үүдсэн байгаа байхгүй. Тэгээ бодоо үзэхэр энэ кино одоо VHS буюу нөгөө кассетаар DVD-гээр борлуулалт бол бас цөм хийсэн. Тэгээ энэ кино чиг өмнө нь чиг ийм жанрын кино үздэг хүмүүс тундаа бол амараас өмнө ч фан бейсийг бол үүсгэсэн юм байлээ. Тэгээ нэтээр бол ингээд хальт харахад бол маш олон хүмүүс үл тэр одоо бичлэгнүүд, трейлер, мэйлэр киноны хэсгээс тастаад тавцсан тэр бичлэгнүүдийн доор л энэ бол яалчгүй амар гоё кино шүү гэсэн комментүүд, сэтгэлдлүүд бол амар их харагдсан. За тэгээд иймэрхүү анх гараад флоп хийгээд одоо нэг уналтанд ороод тэгтээ явандаа ингээ хүмүүс үздэг болоод хүмүүс дуртай болоод тэгээ бүр үнэн ч үзэгчтэй болоо тий баг нөгөө шашин лугаа адил тийм бүлэг үүсгээд ийм төрлийг бол ерөөхдөө калт кино гэж нэрлэдэг. Тэгэхээр би болохоор яг аим шин кинонд бол ер нь дуртай. Тэгээ энэ кинонд бол ер нь 10-аас баг би 9 гэдэг үнэлгээг өгье шүү. За тэгэхээр үзэгчтэй өнөөдрийн кино ярьж өгдөг дугаар энэ дүрээ дуусч байна. Тэгэхээр манайхан цаашд ямар киног яриулмаар байна бас санал хүсэлтээ комент хэсгээр бичээрэй. Тэгээ нэрээ лайка дараарай, subscribe хийгээрэй. Тэгэхээр YouTube-ийн хиймэл оюун ухааны тийм алгоритм байдаг. Хэрвээ та үзэж байгаа та лайк, subscribe дараал хандлт үүсгэж чадвал нөгөө манай дээр лайк дараагүй, subscribe хийгээгүй хүмүүст бол миний бичлэг ингээд тархаад өөр хүмүүст бол үзэгдэх боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр манайхаа subscribe бити мартаарай, лайк дараарай. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяр таа.